corner, representing the Republic of Korea, Hyung-woo-jo. Бүгдээс бүгдээр тусдаа улсын дамирчин Жо Hyung-woo. солонгосын хоёр дамжтай байна. 48 км-ээр эхлэхэд бэлэн болж байна. За Япон солонгос хоёрчид манай Азийн хоёр том гүрэн үнэхээр спортоор өрсөлдөн шүү дээ, тийм ээ. 2002 онд World Cup гэж одоо хөлбөмбөгийн дэлхийн аваргыг бол одоо Япон солонгосын нутаг дээр одоо ээлжлэн зохион байгуулагдж байсан. Илүү яг одоо үнээр одоо олон төрөл дээр одоо баян хоорондоо өрсөлдөжтэй. Ялангуяа одоо энэ хөнгөн жимгийнх юм бол үнээр одоо бас гал гарсан талааныг үзүүлж шүү дээ. За 48 кг-ийн жим бол одоо манай улсын хувьд бол уламжлалтай түүхтэй ийм сайхан жин шүү дээ, тийм ээ. Түүхтэй жин шүү дээ. 48 кг-ийн жинд дээр үесээ эхлээд өндөр амжилтууд гаргаж ирсэн манай 1993 онд Финландын Тамперд болсон дэлхийн аварга шалралт тэмцээнээс Эрдэнэ цогтын цогцоргол анхны дэлхийн аварга хөрөл медалийг их хурдан авчиж байсан. Яа. Хоёр тамирчин Японы боксчин улаан өрөлтөд солгоо улаан өмсгөлтэй солгоо өрөлтөд тамирчин байна. Хорд бол үнэхээр одоо сайхан байна оо хоёр тамирчин. Хоёулаа шажигны шүү дээ. Гэлзаал юм шүү дээ. За манай дэлхийн аваргын хөрөл медаль гавьяа тамирчин Эрдэнэ цогтын цогцоргол ахыгаа араас одоо гавьяа тамирчин Хөдөлмөрийн Баатар болсон бол манай Сэрдам байгаа. Ээжигийн олимпиад энэ жинд ажил тавьсан мөнгөн медаль, Миланы дэлхийн аваргаас алтан медаль, Бакугийн дэлхийн аваргаас хөрөл медалуудыг хүртэж ирсэн. Аз ТV аваргаар яг энэ бүхэн өргөнд бол одоо аваргын алтан медалийг Хятадын Жоо Шимнийг ялж авч ирсэн шүү дээ. Жоо Шимин одоо Тайланд Монголын боксчд одоо ялагдсан байсан. Түүнээс л ер нь ялагдаагүй явсан олимпийн аварга болтлоо. 2007 онд бүхэн өргөө бол тэр өдөр нүргэлж ирсэн тийм ээ. Нүргэлсэн. Үнэхээр энэ сайхан Аз ТV аваргыг Монголын боксын холбоо Эдэр спортын газартай хамтарч сайхан зохион байгуулсан да. Үзэж батгахыг дуусгал тийм бичлэг одоо зураг үлдэх юм байна шүү дээ, тийм ээ. Спортын одоо хэлбэр байх аа. Сайхан дурсамж өгч шүү дээ. За өмнө солонгосын боксч бол бас онцтой цогцолтоор хэд сайхан удирдаад ажиллаа. Арай вээр өндөр юм байна. Баруун өрөлттэй. Өмнө солонгосууд бол ер нь өөрийн гэсэн стилтэй шүү дээ. Урд гар нь буун, задгаа ойрын дундын зад ер нь тийм манайхаа ярьдаг нэг чөөчгөөс ажиллагаа хийдэг. Тэргүүрээ хүнийг маш ядраадаг. Орж орсон чөөчгөөс ажиллагаатай. Ихэнх нь нэг урд гар нь ингээд доошо буутсан. Тэгээд тэр урд гардаг давуулаад ороод ирэхэд арын гар бас огтуулдаг юм. Ингээд сурцсан ийм стилтэй тамирчтай байдаг. Манай Бацруу багш маань бол одоо бас бүгдээр солонгос улсад одоо дасгалжуулалтын чиглэлээр ажиллаад ирсэн шүү дээ, тийм ээ. Үнэхээр одоо солонгосын боксчдын одоо энэ арга барил чадрыг одоо нарийн сайн мэдж байгаа. Тэгээ ер нь мэднэ одоо өмнө нь одоо бас сонирхон тамирч ах нарын өрсөлдөөн тулаануудыг харж байхад манай одоо Дурбаатарын лавга гавьяа тамирчин өвөө төмөн манай өмнө солонгос мэрэгжлийн бокс гарсан одоо нэмэх баяр Пан Азийн аварга зөргөө баяр тогтох Дима Эрдэнэ чулуун гэдэг бас шилдэг боксеруудынхаа тоглолтуудыг өмнө солонгосуудаа одоо олон тулааны хийсэн тамирчдынхаа тулаануудыг харж байхад бол бүгдээр ер нь тийм өөрийн гэсэн Корей стил байдаг. Тий. Урд гарын доошоо тэгээд орж гарсан нэг шөөчгөөс ажиллагаатай. Энэ нөхдөөтэй бол манай тамирчид бол яаж ажиллагаа мэднэ. Одоо жудод гэхэд бол солонгос үүрэй гэж байдаг шүү дээ, тийм ээ. Яг тэр шиг өөрсдийн нэг школ ингээд юм уламжлалтай зааж байгаа тэр багш ажиллаж байгаа багш нарын тэр тавьж байгаа школууд ерөөс яг тэр чигээр суучдаг юм байна. За энэ өсөлтөө. За эхний раундын дулаан өндөрлөө. За одоо хинч
үнэхээр одоо бас ширүүн дулаан боллоо. Нэгдүгээр раундын одоо шүүгчтэй өгсөн оноо харуулаад одоо мэдээхээр одоо энд хэцүүхэн сайхан дулааныг харуулж байна. За хоёрдугаар раундаас яаж ажиллах тактиктай гарч ирэндээ хоёр тамирчин. Нэгдүгээр 1 минутын хугацаанд амраад за өрсөлдөх тамирчнаа яаж ялах вэ гэсэн тактикийг бодоод босч ирэх. За тэгээ багшийн даалгаврыг өөрийнхөө одоо ур чадвартай хослуулаад дараагийн раундад ажиллагааг харуулах ёстой доо тамирчид. Уршаагаар тагсан. Орын дундын зай. За хөнгөнжин гэдэг бол ерөнхийдөө тэгэл хурдтай сайхан эхнээсээ дууслаа. Шажигнал ажиллагаа. Тавдаа дуусна. За манай дундчин хүнчэнд өрсөлдөж байгаа тамирчид гэсэн бүгд одоо энэ жинг дамжиж дээшээ явдаг да. Бүгдээрээ л ер нь 48, 51, 54 гэсэн жингүүдийг дамжаа дээшээж энэ өсөөд 60, 63, 67, 71, 75 за тэгээд 81 нэмэх 91 кг хэмжээнд өрсөлдөөд явдаг байгаа. Олон шилдэг тамирчид бол 48 гэдэг жинг дамжиж одоо дээшээ явсан байдаг. Олон улсын олимпийн хороо одоо олимпийн их наадамд одоо бокс спортын төрөлд бол 1904 оноос 2 дахь 3 дахь одоо олимпийн тоглолтоос эхэлж бокс спорт орсон түүхтэй байдаг. За эмэгтэйчүүд бол 2012 оны Лондон олимпиас эхлээд олимпийн хөтөлбөрт орж эхэлсэн. 3 жингээр одоо зөвшөөрсөн бол одоо сүүлдээ 5 жим болгож одоо нэмэгдүүлсэн байгаа. Хурдтай байна хоёр тамирч. Ойрын зайд бол зууралчаад байна. Ойрын дундын зай Японы боксч бас арай оновчтой оноо авч байгаа харагдаж байна. Улаан өмсгөлтэй. Энэ ажиллагаанд донд яг хэн оновчтой оноо авч байна гэдгийг бол манай Тэрээс 5 шүүгчд бас харж байгаа. За өгтүүлж байна энэ солонгосын боксч. Энэ зууралсан байдал дээр бол энэ хоёр тамирчид бол олигтой ажиллагаа гарахгүй байна. Тийм болохоор сэлүүхэн зайнаас ажлууд одоо аль алинд нь хэрэгтэй ажиллагаа харагдж байна. За залуучуудын насны ангилд бол энэ толгойн хамгаалтыг өмсдөг байгаа. Насан туршид болохоор толгойн хамгаалтгүй болсон байгаа одоо сүүлийн үед 3 минутаар 3 раунд одоо адилхан цаг хугацааны хувьд адилхан. За Кореа Инчоны багийн одоо дасгалжуулагч харж байна. Сүүлийн 10 секунд одоо цаг дуусгаж байна уу гэсэн дохойг одоо өгч иж одоо цагчин шүүгч цагаа зөгтөг байгаа. Цагчин шүүгчээр бокс спортын мастер Зорчирмгийн 5 дорж ажиллаж байна. Өмнө солонгосын багийн Инчоны багийн тамирчид дасгалжуулагч гарч ирсэн байгаа. За 48 кг хэмжээний тамирчдын хагас шигшээ тулаа.
Эхний хос тулаан явуулж байгаа. Япон солонгосын тамирчдын тулаан 3 дахь раунд эхэлсэн. За гидсэндээ ба дээгүр холбосон улаан өмсгөлтэй Японы тамирчин. Ер нь Япон солонгосууд бол аль аль нь дайчин ажиллагаатай урагшаа явж ажилладаг ийм л тамирчид байдаг юм да. За Лондонгийн Олимпиад бол одоо Японы тамирчин Олимпийн аварга болсон 75 кг хэмжээнд одоо сүүлд мэрэгжлийн бокс гарч ирсэн үзээд байгаа. Япон улс бол нутаг дээр Токиогийн Олимпийн их наадмын хамтлагтай зохион байгуулснаас гадна одоо Белградад болсон дэлхийн аварга шалралт тэмцээнд эрэгтэйчүүд нь бол 52-69 кг хэмжээнд аварга алтан медалийг хүртсэн Япончууд. За сая бол гоё угтуулсан да удаан өмсөлтэй тамирчин. Солонгосын тамирчин арай биеэр өндөр юм байна. Хоошоо гараад маран угтуулсан. Нэг ажиллагаанд бол хоошоо гараад алхаад нэг зөхөхөд бол маш гоё. Хүний тэг зогч байгаа гарыг өнгөрөөдөг. За удаан өмсөлтэй Японы боксер гэдийтлийг оноо авлаа да. За Бээжing Олимпийн циклд бол шүүгчд одоо коноп дардаг байсан. Яг энэ зогч байгаа мөчтөр нь хоёр удаан хөх конопыг одоо ээлж дарж оноо авсан талынх нь конопыг дарахаар 3 шүүгч одоо зэрэг дарсан тохиолдолд оноо дэлгэснээр гардаг байсан. За сүүлдээ бол энэ бас шүүлтэнд одоо буруугаар нөлөөлж яах гэж үзээд болчихсон. Зарим одоо тамирчид нь одоо ялж байгаагаа мэдчихээд одоо тулаан үзүүлэхгүй зүхтааж байна, тойрч ажиллаж байна гэсэн хамгаалж байна гэсэн ийм яриа нэлийн олон орнд дарахсны үүднээс бол тэр оноо өгдөг системийг болиулчихсан. Уг нь бол яг ялж байгаа тамирчин оноо нь гараад байхад бол манайханд бол их сонирхолтой байсан л да. За удаан өмсгөлтэй тамирчид ороод ирэхэд 2-3 хажуугийн зөвхөлтөөр одоо сайхан тоглолтыг зогсоож байна. За сүүлийн 30 секунд. Энд хэцүүхэн сайхан ширүүн тулаан болж байна да. Аргагүй одоо спортын нэгэн төлөв болж байгаа. Бас орчууд тийм ээ. Аас тийм одоо хоёртой хөвгтөрөө одоо мондог спортороо мондог ийм хоёр орны төлөөлөгч. Хоёр бол ширүүн тулаан болж байна да. сайхан ширүүн тулаан үзүүлж байна да. За ингээд тулааны цаг дууссан. За одоо шүүгчдийн шийдвэрийг хамтаа харцгаая. За хинч ялж болохоор ийм одоо сайхан ширүүн тулаан боллоо доо. За одоо хоёр дахь хос тулаанд манай Монголын тамирчин Отгон баярын Дөвшин Заяа Хятадын тамирчинтай өрсөлдөнө. За одоо ингээд шүүгчдийн шийдвэрийг сонсъё. За хүүхдүүдээс хашилсан бүгдээрнх Солонгос улсын тамирчин Жу Хён Ву өрсөлдөгчөө ялж аврагын алтан медалийн төлөө өрсөлдөх хэрэгтэй боллоо. Ажиг шүүгч